За одоо надад нэг асуулт байгаа. Гэхдээ яг ингээд эн чинь одоо олон түмэн хараа сууж байгаа, иргэд хараа сууж байгаа буруу байхгүй л дээ. Эн чинь хэн нэгэн лөө довтолж байгаа ч гэж ойлгохгүй байна. Нэмэлт манууд өгж байгаа. Яагаад тэгэхээр ард иргэд бас үнэн үнийг мэдэх учиртай. Энэ үнэхээр шударга явагдаасаа гэж хүсэж байгаа. Янз янзын гомдол элдв юм ирсэн. Өнөөдөр хурал сонсгол зохион байгуулагчлаар дахиад хариуцлагагүй байдал байгаа үстэй. Нэг хүний хариуцж аваад илтгэлээ бэлтчээ тэгээд одоо асуулт асуух гэхээр байхгүй сууж штэ. Тэр энэ номын чив гишүүний буруу гэж би хэлээгүй байна л дээ. Шиний одоо ингэж ажил хийхгүй шүү л гэж энийгээр ярьж байгаа зөв байх уу? За юу яа? Би нэг юм жаахан гайхаад байгаа юм. Би бол одоо өөрөө энэ хуулийн салбарын хүн биш л дээ зүгээр. Тэгэхээр энэ өндөр мэрэгшилтэй гэж ингэж бид нар хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр та нар байна энэ ажлын илтгэгч гишүүд нь энэ ажлын хэсэг энэ өндөр мэрэгчлийг нь яаж та нар тодорхойлдог? Энэ 24 хүний энэ салбарын өндөр мэрэгчлэлтэй гэдэг та нар тодорхойлдог критерий шалгуур тогтсон юм байна уу? Эсвэл одоо янз янзаар тодорхойлоод байна уу? Түрүүн ингээд сонсож яхад хийж байгаа ажил туршлагыг аваачаад баахан ярих юм. Тэрнийг өндөр мэрэгчлэл гэж ойлгодог юм уу? Яадаг юм уу? Одоо энэ бусад байгалийн шинжил за энэ их сургуулийн хуулийнхны ямыг би бас авч үзсэн. Тэднэрт бол 126 хүн сууж байгаа л тэр хүнээс хамаарахгүйгээр өндөр мэрэгчлийг тодорхойлдог юмнууд байгаа шүү дээ. Бид нар одоо физик математик бол олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн тэр сэтгүүл дээр нийтлэгдсэн байдал. Тэрэнд төдөө оноо гээд тэр 11 хүн санал өгнө, хэдэн хүн санал өгнө тэрнээс чи хамаарахгүйгээр өндөр мэрэгчлийг тодорхойлдог зүйл байдаг. Одоо энэ салбарт та нар энийг яаж тодорхойлдог юм бэ? Тэрнийг нэг ойлгомжтой надад хариулаад өгөөч. Би ийм ганцхан л асуулттай байна. Хин хариулах уу? Та нар одоо 11 хүн 11 янзаар тодорхойлж байна уу? Эсвэл нэг ийм тогтсон ойлголт байна уу? Тэгээ энэ 24 хүний чинь эхлээд бид нар энд биччихэд байгаа хууль зүйн өндөр мэрэгшилтэй гэдгээр чинь дараалуулмаар санагдаад байгаа байхгүй. Бусд нь бол хангаж байгаа байх л да та нар нэг юм анхаарда. Ямар хүнийг сонгох гэдэг байгаа вэ? Хууль зүйн өндөр мэрэгшилтэй. Эрх зүйч мэрэгжлэр 10-аас доош жил ажилласан. Төрийн халуун хаах насны дээд хязгаар хүрээгүй. Сүүлийн 5 жил шүүгчээр ажиллаагүй. Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал, улс төрийн намын удирдах албан тушаалыг эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн ийм 6 шаардлагыг хангасан хүнийг та нар гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр 5 нь бол болчих байх. Бичиг цаасаар нь тэр баг 1-р ангийн хүүхд тодорхойлно. Та нэрж оролцоо гэвгүй. А хууль зүйн өндөр мэрэгчлэлийг яаж тодорхойлоод байгаа? Ер нь цаашдаа яах юм? Эсвэл болохгүй байгаа юм уу? Энийг өөрчлөх юм уу? Ийм хариултыг би хүсэж байна. Хин дондоо ажлын хэсгийн гишүүн 6 дугаар микрофон. Би тань мэдгүй юм хэлж байгаа шүү. Та нар сайхан тайлбарлаад тахаарай. За хууль зүйн өндөр мэрэгшилтэй байх шалгуурыг бол бид тэр хүн ямар судалгаа хийсэн, тэр эрдэм шинжилгээний ямар ажлууд хийсэн, за тэн дээрээ тулгуурлаад ямар одоо бодиттой хууль эрх зүйн одоо чухал хуулиуд болон бодлогод өөрчлөлт оруулахад хувь нэмэр оруулсан, за мөн ямар хүмүүсийг хэрхэн яаж бэлтгэсэн, цаашид одоо хуульчийн одоо мэрэгчлэр ажиллахад ямар хувь нэмэр оруулсан гэдгийг бол илүү онцгойлон анхаарсан. Тийм учраас бид нар бол бас яг ажлын хэсэг дээр бол ярьсан л да, энэ хуульчийн одоо энэ өндөр мэрэгчлэлтэй гэдгийг бид нар ямар шалгуураар одоо хангах ёстой вэ гэдэг дээр бол тусгайлан бас ярилцгаасан. Тэгээд ярилцгаахтаа бол зайлшгүй энэ хүн бол яг энэ мэрэгсэн чиглэлээрээ судалгаанууд хийчихсэн. За тэр судалгаа нь Монгол улсын болоод олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. За тэр судалгаан дээр нь тулгуурлаад Монгол улсынхаа бодлого одоо хууль зүйн чиглэлийн бодлогыг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг одоо сайжруулахад оруулсан хувь нэмэр зэргийг бол үнэлж үзсэн байгаа. Тэгээ хийсэн судалгаанууд нь бол бүрэн ихээр нь авсан. За мөн хуульд болоод бодлогод оруулсан өөрчлөлтүүд, за мөн цаашид одоо өөрийнх нь ажиллаж байх үед одоо манай хууль зүйн шинжилгээ ухаанд болон Монгол улсын хуулийн чиглэлийн бодлого, эрх зүйн орчинд одоо өөрчлөлт орсон нөхцөл байдлуудыг нь бол нэлээд үнэлж үзсэн. За, өөр хариулт байгаа юу? Заавал хүн бүхэн хариулах алгүй л дээ. Би нэгдсэн ойлголтын тухай ярьж байгаа. За, Дөлгөн ажлын хэсэг шүү.
За манай Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нөгөө хууль зүйн өндөр мэргэжилтэй гэдэг нэр томьёо нэлээд хит байгаа. Тэгээ бид хэд яг ажлын хэсгэрээ ярьж хагаад ер нь энэ нөгөө нэг үндсэн хуулийн жишээлбэл үндсэн хуулийн тайлбар тойл за бусад ер нь эрдэм шинжилгээний бүтээлүүд дээр энэ нэр томьёог юу гэж тодорхойлсон бэ гэдэг дээр судалгаа ер нь л хийж үзсэн. За тухайлбал их сурвалжуудад дурдах юм бол Монгол улсын үндсэн хуулийн тайлбар совд жанцсан, амар санаа жанцсан, эс жанцсан багш. За Ж амарсан агш үндсэн хуулийн цэц ба захиргааны иргэн шүүх за мөн сая одоо төгсөл нэрэгдэжсэн үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинжилсэн хариулга гэх мэтчлэн их сурвалжууд дээр бол бид нэр ажиллаад за ер нь хууль зүйн өндөр мэргэжилтэй гэдгийг бол нэг 4 агуулга дотор нь багтаад байна уу гэж ингэж харсан байгаа. За эхнийх нь болохоор академик түвшний өндөр боловсралтай байхыг. Тэгээ энэнд бол одоо тухайлбал хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан, хууль зүйн докторийн зэрэг хамгаалсан тий. За хоёрдугаар болохоор практик үйл ажиллагааны туршлагатай байх, өөрөөр хэлбэл хууль хэрэглэж одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан байх. За гуравдугаар болохоор энэ академик болон практик үйл ажиллагааны хувьд хууль зүйн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг бас нэг шаардлага байх ёстой байна гэж ингэж харсан байгаа. За дөрөвдүгээрт болохоор энэ нөгөө нэг практик болон академик чиглэлээр ажиллахдаа ямар нэгэн чиглэлээр мэдээж мэрэгшсэн байгаа тий. Тэгэхээр тэр мэрэгшсэн чиглэл нь шүүхийн ерөнхий зүйлийн одоо чиг үүргийг хэрэгжүүлэхэд уялдаа нийцэлтэй байх гэдэг ийм одоо 4 агуулга энэ дотор багтаж байна гэж юу нь бол бид нар харж ингэж тус бүр тайлангуудаа бичсэн байгаа. За баярлалаа.